Хятадын шилдэг өгүүлэлгүүд зохиолч Гоуфэ. Анхны дурлал. Жикэн гэрлэлтэд цуцлуусны дараа хэдийгээр хуучин эхнэртэй сэтгэл нь хөрсөн ч түүний тухай сураг чимээг хайхралгүй өнгөрч чаддаггүй тухайга надад байсхийгээд л ярина. Гол нь өөр залуутай болсон эсхийг мэдэх гэж л тэгж чих тавьдаг. Хэрв тийм байвал хүлээн зөвшөөрч чадахгүй гин. Надад нэгэн удаа магадгүй үүгээрч тогтохгүй биз. Бидний салалт түүний хувьд дарин дээр давс гихч болсон байх. Би түүнийг ойлгож байна гэж үлээ. Ад шүглсэн мэт энэ бодолтойгоо зуралдаад байгааг нь харахад өөрөөсөө ч нуусан бодлынхоо ертөнцөд эхнэртэйгээ хамт төдийгүй түүнд бүхнээ зориулсан хэвээр байх шиг санагдана. Үнэндээ нэг удаа чамайг зөөдөлсөн. Энэ одоо юу гэсөөгөө гэж Жикэн яринга бүрэн дээр маань найрсахаар алгадаж намайг эхнэртэй нь хонсныг барьж хаад одоо уучлж байгаа хүн шиг аяглана. Жикэний баг зэрэг юмтай энэ сэтгэл зүг ойлгоход надад тийм ч хэцүү байсангүй. Харин аваал эхнэр нь Жикэн шиг өмнөхөө мартаж чадахгүй байгаа эсхийг бид мэдэх аргагүй. Тэр эхнэрээ салах үеийнхээр нь биш, анх гэрэлсэн үеийнхээр нь боддог гэсэн юм. Яагаад ийм байдалд хүрснээ эргцүүлэх нэ? Ургийн сүүлчийн тоосх нь суугарч унахад нэг оюутан охин хутгалцсантай холбоотой гэж таамаглана. Тэр оюутны талаар бид тийм ч их ойлголтгүй. Түүний гадаад төрх давгүй. Гэхдээ хэрхэн онож дүрслэхээ мэдэхгүй юм. Энэ тохиолдолд уулын бугыг хараад унсан морой хаягтай зөөрлүүлж яавч болохгүй. Жикэний эхнэр энэ аюулыг мэдэх агшиндаа гэр бүлээ аврах гэж бүхий л чадлаараа хичээснийг мэднэ. Тэр эхлээд уйлан хайлан гуйж эцтэй өдөр ирэх бүр өөрийгөө буруутгасаар энэ байдлыг өөрчилж чадахгүйгээ ухаарчээ. Мэдээж нөхөртөө хаягдсан эхнэрийн нэгэн адил ямар ч сүрдүүлэг нэмэр болохоосоо өнгөрсөн байв. Нэг өдөр Жикэн эхнэртэйгээ цэцэрлэгийн бандан сандал дээр суун салах тухайгаа ярьтал гэнэт ингэж хэлсэнд нь баламгдаж би яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй хэмээн хашгиран болсон харайж холгүй байсан цөөрөм рүү гүйж очиод толгоогоо дүрж орхижээ. Гэтэл Жикэн тамхиа тайвнаар газар тавьж нуурын зүг хүйтнээр ширтэнгээ төвчээртэн аргагүй суусаар байв. Тэр хожим надад сэлж чаддаг хүн усанд живж өгнө гэдэг тийм амар хэрэг биш хэмээн сууж үлдсэн шалтгаанаа тайлбарлаж үлээ. Эцэст нь 3 дугуйт унсан нэг хүн эхнэрийн татаж гарган эмнэлэгт хүргэсэн гэдэг. Жикэн түүн дээр очиж орных нь өмнө зогсоод хэлсэн үг нь. Орчин үед амиа хорлно гэдэг хэнийг ч айлхаа болсон. Эртхэн эмчлүүлээд дахиж ийм шалтгаанаар энд битгий ирээрээ. Ингэж хэлмэгц эхнэрийнх нь нүдэнд нулимс дүүрхийг харсан тэр түүний сэтгэл зүрх хэдийн өгснийг тэгэхэд би ухаарсан юм гэж надад хэлж билээ. Жикэн бид хоёр нэг их сургуульд багшилдагч, нэг их найзалж нөхөрлөөд сүйд болдоггүй. Гэхдээ түүний салах явдал надад гэнтийн бэлэг болсон билээ. Гэр бүлээ цуцлуулсан азгүй өдрүүдэд нь би түүнд талрах хэсгээ мэдэхгүй юм. Энэ талаар мөдхөн ярина. Сэтгэлийн зовир намцны дараа гэр бүл салах үйл явц энгийн болж өнгөрөв. Амьдарч асан байрвал эхнэрийн эцэг эхийн өмч. Үүн дээр манай найз ямар нэг зүй бус хүсэлт гаргаагүй. Хэдэн жил цоглуулсан хөрөнгөө аз болоход тоо төрлөөр нь хуваах гэж зүдэрхээргүй юм. Хэдэн жил цоглуулсан хөрөнгөө нарийн тооцож хуваах шаардлага гарав. Ерөнхийдөө уур амьсгал нөхөрсөг хэн олсон тэр авна гэсэн зарчмаар хуваарлаа. Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг үнэт хүрэх том оврын тавилгууд хуулийн дагуу эхнэрийн нэр дээр номын шүүгээ дууны цомог мэтэс Жикэний өмч. Үүний дараах үйл явдлыг ярихад тэд үл анзаарагдан мөртлөө чухал асуудлаа ер тоомсорлоогүй байжээ. Тэднийг салдаг өдөр манай сургуулийн хэдэн хүн очиж Жикэнийг нүүхэд туслав. Өнөөх оюутан охинч Жаммо гэх найзыгаа дагуулж иржээ.
Түүнд энэ нөхцөл байдал эвгүй байгаа нэлт. Ачаата дугуй унсан бид хотыг бараг өнгөрөөд Далианы уул зүрийн хажуугийн туслах зам дээр ирж зогсов. Орцныхын шатаар өгсөх үед өнөөх оюутан айл болох хурдан бол сайн байна. Битгий удаж бусдад төвөг болоорой гэж тэсгэлгүй сануулав. Жикан толгой дахиж хамт дээшээ гарахгүй юу гэхэд номорсон хөмсгөө өргөж би дээшээ гарч юу хийх юм бэ? Уг нь намайг энд авчрах хэрэггүй байсан юм. Гэр бүл сална гэдэг баярын жагсаал биш дээ ямар. Түүнд ингэж хэлэх хангалттай шалтгаан бий. Тэрээр доод давхарт ганцаараа үлдлээ. Бид 7 давхарт гарав. Хаалга нээхэд Жиканы эхнэр тагтан дээрээ ваартай цэцгээ услаад зогсож байлаа. Тэр гэртээ ирсэн даруйда нүүдэл суудалд сэтгэлээсээ бэлтгэсэн нь ээлт. Шүршүрт саяхан орсон бол та үс нь мөрөө даган намирна. Модны давирхан анхлан мөнөр өрөөгөр нэг таржээ. Гял цал болтол цэвэрлэж гал тогооныхоо зэвэрдгүү ганс авахыг хүртэл гялалцтлан зүлгэжээ. Түүний хацар улаа бутрах нь урд өмнө огт сэтгэл зовниж байгаагүй мэтагаад зориуд хүйтэн хөндөй байдал үзүүлнэ. Тэр бүхэл жаммод боодол лиш өгч түүнтэй тагтан дээр ярилцсан зогсож хуурцаг дээрх төгөлдөр хуурын айцыг даган аялна. Энэ л миний нүүр тулхаас айж байсан зүйл гэж Жикан номын өрөөндөө сэтгүүл эмхэлж байснаа нам дуугаар надад хэлээд ийм байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй бол яах гэж салсан юм бэ гэж асууж магадгүй. Би ч мэдэхгүй. Гэхдээ чамд нэг зүйлийг хэлэхээс айгаад байна. Чи итгэхгүй байх л да. Бид гэрэлснээс хойш өнөө хүртэл түүнийг гэр орноо ингэтэл сайхан цэвэрлэхийг үзээгүй. Түүнийг ийм үзэсгэлэнтэйгч мартах шахаж үргэлж унтаж байдаг ямар залах уу гэдгийг чи даанч мэдэхгүй л гэв. Одоо ийм дур булаан байгаа нь магадгүй чамаас уучлалт гуйж байгааныг хэлбэр салж сарнихгүй байхыг хүсэж хоргодож байж болно шүү дээ гэхэд гүй чи буруу бодож байна хэмээн миний яриаг өлгөн авч түүний энэ байдал бол намайг шийдвэрээ өөрчлөхийг ятгаж байгаа юм огт биш. Би түүний цэвэрлсэн өрөөг ашиглаж зүрхлэхгүй түүнийг ч бас. Ийм ярьж байтал жаммаа орж ирсэн тул түүн рүү эргэж хараад дууга хураалаа. Номын өрөөг цэгцэлж дуусаад бид ачаатай дугуйнуудаа хуваагдсан сув. Жаммаа бид хоёр хамгийн сүлд өрөөнөөс гарлаа. Тэр хуучин хувцснууд боогнуулж тэрсэн агаад аймсны үнэрийг гаргахын тулд хийс хэсэрснэ хамгийн урт аймсын толгой дээгүүрээ эргүүлв. Салах ёс хийх болоход Жиканы царай төв болж өрөөндөө удаан эргэлдэн эхнэрийнхээ хэлсэн үгийг эргэцүүлж буй мэт харагдлаа. Тэр орон доороос элэгдсэн гутал чирч гарган гартаа барьсаар доод давхар зогсоо бидэн рүү ороод ирээч гэж дуудав. Энэ үед эхнэр нь гинт байз гэхэд энэ үгийг сонссон даруйда Жиканы сэтгэл уужрахыг би анзаарлаа. Энэ хөөхнүүд эцсээ хүртэл төвчж чадахгүй юм гэж Жикан доогтой хэлхийг ч сонсов. Миний санах дуртай дурсамж бүрэлдэх эцсийн мөч ийхүү ирлээ. Бид гарахаар зэхэж байв. Жиканы эхнэр түүнийг дахиад дуудлаа. Үүнээс хойш болсон явдал хагцлыг бүрж эргэлт буцалтхөө болгож билээ. Бид тэндээ үлдэхээр болов. Учир нь Жикан түр азнах хэрэг байна гэсэн учраас тэр. Гэртээ ганцаар үлдвэл доор үлдсэн найзд нь эвгүй сэтгэл төрж гэж мэднэ гэж бодсондоо ингэж хэллээ гэж Жамма ойлгожээ. Жикан эргээд эхнэртэй ёсрох хүйтэн өнгөөр чамд өөр хэлэх юм байна уу гэв. Надад хэлэх юм алгаа гэж эхнэр нь хэлснэ хошгинсон маягтай. Чи нэг юм мартах нь гээд нэмсэглэв. Үүдний өрөөний цайны ширээн дээр гоёмсог торгон гадартай зургийн цомог давхарлан уржээ. Жикан хэсэг гөлрснөө огцом иргэн цонхоор харав. Гадаа өнөөх оюутан хогийн савны дэргэд санаан зовсон янзтай дороо алхна. Байн цагаа хараад дээд давхарууд харцаа шилжүүлж байлаа. Эдгээр зургийг хуваах болоход хамт авахулсан зурга хаана үлдээх вэ гэдэг санснаас төвөгтэй асуудал болж хувирав.
Учир нь зургийн цомгийг тэдний хэн авч үлдэхийг хүссэнгүй. Дурсамж сануулах энэ гэмт хэрэгтэн зургуудыг хадгалж болно. Гэхдээ энэ бол ямар нэг шалтгаангүй гэдгийг Жекан сүртэй наргагүй тунхаглаад хэдийгээр хамтдаа байснаа бадлах зураг үлдээсэн нь мунхаг хэрэгч гэлээ. Энэ бүхэн цагийн аясаар нэг мөсөн мартагдах учраас ингэж байгаагаа өгүүллээ. Гэтэл эхнэр нь түүний үгийг өлгөн авч хэдэрлэн "Тийм ээ. Бидний гэрлэлт туйлын мунхаг зүйл байсан" гэж Жекантай бүрэн санал нийлж байгаагаа илэрхийлээд "Одоо хамгийн гол хүсэл минь бол хүний эрхэнд мэт амьдралаас өтөр түргэн салах явдал юм" гэж нэмлээ. Тэдгээр зургийг харах нэг хэцүү, харахгүй байх бас нэг хэцүү болж тарчлахад Жекан "Үнэхээр дурлалцаж явсан үе маань одооноос үн цэнэ нэхэж байна" гэж өөртөө хэлсэн гэдэг. Нэг зочид буудалд хийсэн хормын зураг дээрээ Жекан үнэхээр сэтгэл хангалуун харагдана. Төлөв төвшнөр эхнэрийнхээ гарт бөгж зөөх. Харин эхнэр нь хөмсөг зангидан гэдээсэн нь Жеканы амны үнэрийг төвчих аргагүй байсантай холбоотой. Ийхүү өөрийн ирэхгүй найрсаг хандаагүй нь бас өөр шалтгаантай. Дараагийн зураг Аагим халуун өмнө зүгт авчирав. Тэд усанд наадаж далай мандал тогтуунаар мэлтэлзэн элсний ширхэг мөнгөрөн ялалзана. Жеканы нэг гараараа эхнэрийнхээ гараас барьж нөгөө гараараа хонгийн нээлж буй нэг зурагт тэд байдгаараа инээсэн аж. Зургийн зүүн бууланд хар шил зүүсэн нэг залуу далайд хөвж буй даруулт завийг анхааралтай ажина. Дараагийн зурагт өнөөхөр Жеканы эхнэртэй зэрэгцэн суусан байх юм. Жекан тэдний хажууд бодлогоширчээ. Би зургийн цомгийн хэдэн хуудсыг дараалан эргүүлв. Гэтэл өнөө оюутан Жеканы хоолны ширээний ард сууж буй зураг гарч ирлээ. Зураг дээрх он сарыг харвал тэд гэрлээд 3 сар болж байжээ. Эмэгтэй аягандаа нэг зүйл хутгах хагаад юу гэдг нь мэдэгдсэнгүй. Хажуудаа суусан Жекантай түүнд тохиолдсон зүйлийн талаар маргалдаж байх шиг. Царайнаас нь сэтгэл хөдлөлийн уншиж болох үйз. Онгон дээрээ гүнхтэй мэт боловч дотроо баяртай. Тэд хамтдаа байгаадаа олзуурхах мэт. Хажуугийн сандал дээр суусан настай эмэгтэй Жеканы хадам их бололтой. Гадаад төрх нь туйлын ноцтой хэл амаа билүүдж буй нээлт. Тэрээр охиндоо "Хүлээж харзан нуудаа" гэж хэлж байх шиг. Намайг цомог эргүүлж суухад жамаа цомогт ороогүй зургийг эмхэлж байв. Тэрээр зургуудыг Жекан түүний эхнэр болон найзынхаа Жекантай хамт авахсан зургуудыг 3 хэсэг болгон ангилж сууснаа. Санаан зовсон байдалтай миний гарт болгоомжтой хүрээд нэг зураг сэмээрхэн атгуулв. Энэ үед тэрээр ичиж хацар нулайсныг анзаарав. Тэр нь шууд гардаг өнгөний ялгарл муутай зураг ажээ. Энэ зургаас ямар нэг онцгой зүйл олж чадсангүй. Өдөр сарн ч тод биш юм. Гэхдээ тэр даруй ойлгож ард талыг эргүүлж хартал биеэр 2 өөр хүний бичсэн бичиг байна. Нэг нь Жеканы бичиг гэдэг нь эргэлзээгүй. Тэнд "Өнөө орой чи дураараа айшилж болно" гэж шалиг утгатай үг бичсэн бол доор нь эхнэр нь "Чи тэгээд үзэлдэ" гэжээ. Бид ачаатай дугуйгаа унаад Далианы замын уулзварт хүрэх үед хэдийн харанхуй болж хөл хөдөлгөөн тадарчээ. Хөрөнгийн биержийн барилгын орой дахь зар сурчлагын самбарыг сольсныг анзаарлаа. Тэр орой Жекан биднийг сургуулийн энгийн нэг хоолны газар урьж шар аригч ууцгаав. Дараа нь архины халуунаар даварч караоке орж дууллаа. Биднийг дуулж байхад жамаа уйлж эхэлсэн ч түүнийг анзаарсан хүнгүй. Хэсэг хугацааны дараа тэрээр ширээний хөлний хажуугаар гараа сунган миний өвдөг дээр тавилаа. Бид гэрлээд 4 жил болжээ. Гэрлэлтийн батлах дээрээ л хамт зураг авахулсныг тооцвол дахин хизээч зураг авахулсангүй. Зам салах цаг ирэхээс бас сэргийлж хизээч салахгүй гэдэг тангараг тавьсан билээ. Төгсөв. Орчуулсан давагд орж им бүрв сүрэн.